манай бизнес эрхлэгч нарт тулгамдж байгаа асуудлуудыг бид дурдах ёстой. Тухайлбал стандарт техникийн зохицуулалт, гарал үүслийн дүрм, тохирлын баталгаажуулалтын тайлбар, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс бүр дээр харилцан адилгүй хэрэгж, Монгол улсад олгосон сертификат, лабораторийн шинжилгээг зарим тохиолдолд дахин шаардах зэрэг нь экспортын хугацаа зардалд нөлөөлөх гол шалтгаануудын нэг болж байна. Мөн махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүний экспортод ариун цэвэр, эрүүл ахуй, мал эмнэлгийн шаардлагын тайлбар нь жигд бус хэрэгжих. Хил гайлын шатанд бичиг баримтын давхардал, үндэслэхгүй саатал үүсэх, дамжин өнгөрөх процесс удаашрах зэрэг хүндрэл бизнесийн салбарт бодитоогоор мэдрэгдэж байна. Үүн дээр нэмээд тээвэр логистикийн зардал, төмөр замын саатал, төлбөр тооцооны хугацаа, банк хоорондын шилжүүлэг, валютын ханшны эрсдэл нь хамтын ажиллагааны үрдгийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж ирсэн байна. Иймээс өнөөдрийн форум зөвхөн боломжийг ярих талбар бус, харин тулгамдж байгаа асуудлуудыг ил тод хөндөж, шийдлийн гарцыг хамтдаа эрэлхийлэхэд чухал болох юм.